Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шангрила спорт клубын насваржуулах багш эзэмшлээ. Би болохоор өнөөдөр хичээлээр гэрийн нөхцөл гар доорх материал ашиглаж хөлний дасгалыг яаж хийх вэ үзүүлнэ. Дасгал үсрэлттэй суулт буюу халаалт. Дараагийн дасгал маань үсрэлттэй хайчин суулт, гоёны дөрвөн толгой хэсэг өгцгөнд ажиллаж өгнө. Энэхүү дасгалыг 23 оролтоо. За одоо 3 дахь дасгал сомас суулт. Гоёны дотор талын хэсэг дөрвөн толгой өгцөг ажиллаж өгнө. За гэрт хамгийн ойрхон байгаа материалыг 5-ын бодлонтой авсан. За ингэж бариад нэг энэ дасгалыг болохоор 15-аар 3 оролтоо. За одоо дөрөв дэх дасгал болохоо хөлөө ойлон тавьж аваад одоо усаа гэж барьж одоо шиг сонсох юм гоё. Хөлний нөлөөсөн бичмээр ойлоо сайн гэж байна. За За энэ дасгалыг 15-аар 3 оролт. За тэгээд энэхүү дугаараа мөгөөр дуусгаж байна. Хөлийн дасгал анхаарал тавьсан явдал баярлалаа.